За ер нь нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл гэж бас яг юу хэлээд байгаа юм бэ гэдгийг бол бас хүмүүс ойлгох ёстой. Энэ юу вэ гэхээр зэрэг одоо нийгмийн даатгалын сан гэдэг ажил олгогч болон даатгуулагчаас хуулийн заасан хувь хэмжээгээр бодож төлж байгаа дөрвөн төрлийн сангаас бүрдсэн энэ сангийн орлого гэж байдаг. За тэрнээсээ бол тухайн ондоо тэтгэвэр ч юм уу, тэтгэмж ч юм уу, ажил хөдлийн тэтгэмж ч юм уу, бусад төрлийн зардал, нөхөө олгуурт олгох мөнгнүүдээ хасахад зөрүү нь бол үндсэндээ чөлөөтэй. Өөрөөр хэлбэл тухайн жилийн зарлагад зарцуулагдахгүй үлдэж байгаа тэр мөнгийг бол чөлөөт үлдэгдэл гэдэг юм л да. Ер нь бол энэ чөлөөт үлдэгдлийг бол ямар нэг байдлаар инфляц буюу мөнгөний бодлого авах чадвар алдагдуулахгүйгээр, үн цэнийг алдагдуулахгүйгээр тодорхой хэрэгсэлд байршуулад үн цэнийг байнга өсгөж явах хэрэгтэй юм байна. Энэ нь бол даатгуулагчдад ирээдүйд бол бас хэрэгтэй ийм зүйл байгаа учраас энэ чиглэлээр нь яаж өсгөх вэ гэдэг дээр бол маш тодорхой дүрм журамтай. Тэр чиглэлээр байршуулж гэнэ үү гэдэг ингээд хэмээн тавьж яддаг юм байна.